Сагсан бөмбөг бол зөвхөн тоглолт биш, харин сэтгэл хөдлөл. Тоглолтын ард өрнөж буй сонирхолтой яриа, анализ, үйл явдлын дэлгэрэнгүй том. Бид зөвхөн тоглолт биш, сагсан бөмбөгийн түүхийг өгүүлнэ, харин та дээдлийн аяллаа бидэнтэй хуваалцаж, сагсан бөмбөөр өөрийгөө цэнгэлээрэй. Орой мэнд хүргэе сагсан бөмбөг сонирхогчдоо хүлээлт дуусч Монголын үндэсний дээдлэгтэй хамт Хөв нууц нэвтрүүлгийн 3 дахь улирлын эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Би хөтлөгч Холон энэ улирлаас эхлэн та бүхэндээ Хөв нууц нэвтрүүлгийг хүргэхээр ажиллах болно. Ингээд надтай хамтран өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөхөөр студид сэтгүүлч Инх Бат ажиллаж байна. Орой мэндийг хүргэе Инх Бат. Холондоо олон үзэгчтэй орой мэндийг хүргэе. Мэдээж Монголын сагсан бөмбөгийн шинэ улирал үндэсний дээдлэгийн маань шинэ улирал эхлэж байна. За гэхдээ бас үзэгчд маань зуны хугацаанд огтхон ч уйдсангүй тийм ээ. Эмэгтэй WBL-ийн тоглолтууд, за мөн одоо эмэгтэй Азийн авраг шалруулах тэмцээн гэдэг юм уу. Ерөөсөө сагсан бөмбөг зогсолтгүй үргэлжилдэг болсон байна. За энэ удаагийн үндэсний дээдлэг бол 31 дахь удаагийн улирал эхэлж байна. За шинэ түвшний шүүгчдтэй, сонирхолтой руки нартай, за тэгээд ахиц дэвшил дүүрэн залуу тоглогчтой, за тэгээд дасгалжуулагчдын бүрэл түүнд өөрчлөлтүүд орсон. За дуйлантай солилцоонууд ч гэсэндээ цөөнгөө байлаа, маш өндөр хүлээлттэй улирал эхлэх гэж байна гэж харж байна. За тэгээд ердөө өчигдөр бол бид хүлээлт дуусч аваргуудыгаа 2 жил дараалан финалдсан тоглолтыг бол буцааж дээдлэг дээрээ үтсэн байгаа. За хоёулынх нь ярилцах хамгийн эхний сэдэв болвол шүүгч. За энэ удаагийн дээдлэгээс эхлээд бид шинэ шүүгчдтэй хамтран ажиллахаар болсон. За онцлог нь бол 2014 оны дэлхийн авар шалруулах тэмцээн, Токиогийн Олимп, за Хятадд болж исэн дэлхийн авар шалруулах тэмцээнийг шүүж байсан бүр 20 жилийн туршлагатай ийм мэргэжилтэн Монгол улсад ажиллаж байна. За энэ нь бол мэдээч маш олон давуу талыг бид бүгдэд авчих болов гэж бодож байна. За Инх Батын хувьд энэ шүүгчдэр ямар үзэл бодолтой байна? Дээдлэгт маань энэ шүүгч яаж нөлөөлж чадах вэ? За өмнө нь бол Монголын үндэсний дээдлэгт ихэвчлэн за өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бол Аз шүүгчд ирдэг байсан. За Европоос шүүгч ирнэ гэдэг бол маш олон одоо өөрчлөлтүүдийг авчрах болов гэж харж байна. Тоглогчдын контакт, эргээд одоо шүүгчдийн шийдвэр манай Монголын шүүгчдийн одоо өсөлт дэвшилт гэх юм уу энэ тал дээр бол маш том нөлөөг үзүүлэх ба. За Kingsley Oshiburu гэж нэгэр гаралтай англи эрхэм ирсэн. За энэ эрхмийн хувьд бол өчигдөр лигийн анхны тоглолтоо шүүн явуулсан. За шүүгчтэй өнгөрсөн жилийн финал буюу хасын үлгүүд бишэлт металл багуудын тоглолтыг шүүсэн байна. За тэгээд энэ шүүгчийн туршлагаас үндэслээд манай шүүгчдийн ур чадвар мэдээж нэмэгдэх нь бол гарцаагүй. За өнөөдрийн Хөв нууц нэвтрүүлэг дээрээ бид бас зочдыг урьсан байгаа. Ингээд студид байгаа зочдоо та бүхэндээ танилцуулъя. За өнөөдрийн нэвтрүүлэгт сэтгүүлч төмөр зочноор өргөдөө ирсэн. За дээрэс нь дээдлэгийн 3 удаагийн авраг, 3 удаагийн мөнгөн медальт, за 3 удаагийн хүрэл медальт, за Triple J гэдэг шиг J дүлгөөнч гэж хэлж болохоор юм тийм ээ. За тэгээд орой мэндийг хүргэе. Хүлээлт ер нь энэ улиралд хэр байв? Өчигдрийн сэтгэлээсээ хуваалцаач. За сагсан бөмбөг сонирхогч, үзэгч, фанатууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд догтлол дүүрэн дээдлэг маань эхэллээ. Маш их баяртай байна. Тэгээд миний хувьд бол яг энэ улиралд анх удаа нэг үзэгчийн хуваар гэдэг юм уу те. Тамирчнаас талбай дээрээс биш одоо цэнхэр дэлгэцээр одоо та бүхэнтэйгээ мэдчилж байгаа одоо маш их баяртай байгаа. Тэгээд үзэгчийн хуваар одоо дээдлэгээ үзэхэд маш сонирхолтой байлаа. Үнэхээр одоо үгээр илэрхийлэхэд ингэж эвлүүлэхэд маш хэцүү тийм одоо догтлол дүүрэн л одоо дээдлэгээ эхлүүллээ те. За бид өвгийн хэлсэн дээр нэмээ хэлчихвэл үзэгчийн хуваарш одоо мэрэгчлэний хуваар үзэж байгаа шүү. Яг зөв тийм. Тэгээд үзэгчтэй одоо өнөөдрийнхөө ингээд нэвтрүүлгийн шинэ удирлын эхний дугаараар та бүхэндээ одоо аль биесээр зарлж хэлэхэд их цогтын дүлгөө маань манай дээдлийн шууд дамжуулалтын продакшн багийн шинэхэн гишүүн болж бидэнтэй нэгдэж байгаа. Ингээд энэ улиралд цаашдаа Хөв нууц нэвтрүүлэгт байнгын хөтлөгчөөр одоо ингээд ажиллахаар болж байгаа. Тэгээд ер нь бид нар одоо бүгдээ маш их баяртай байгаа. Тэгэхээр дөнгөж зодог тайллаа. Дараагийн одоо ингээд продакшн багт нэгдээд ажиллах болсонд нь тун баяртай. Тэгээд дүлгөөний маань сагсан бөмбөгийн талаарх мэдлэг тий одоо олон жил ажилласан сагсан тамирчин байсан туршлага нь манай баг хамт олонд бол маш олон эрг зүйлийг авчирна гэж найдаж байна. Баярлалаа. Тавтай баярлалаа.
Баярлалаа. За маш ариун туршлага бидэнтэй нэгдэж гин гэж харж байна. Дээрээс нь дотор нь өөрөө ажиллаж исэн хүн учраас одоо гаднаас нь дүгнээ телевизээр бас маш оновчтой ухаалаг дүгнэлтүүдийг та бүхэнд хүргэх байхаа гэдэгт бол эргэлзэхгүй байна. За урьдчилан бүгдээрээ хамтдаа за энэ улирлын лигийн өөрчлөлтийг сонирхцгоё. За лигт орсон дөрмийн өөрчлөлт бол энэ дээр бүгдээрээ сэтгэлээ хаваалцъя гэж бодож байна тийм ээ. За Аз тоглогчийг игнэндээ элсүүлж байгаа. За онцлох юм бол Монгол тоглогчтой адилхан 4 үеийн турш тоглох боломжтой. За энэ нь хэр давуу талтай юм бол за 3-4-р үед талбай дээр бүр 3 лигоноор ажиллах нь шүү дээ тийм. За Түмрийн хувьд яг өчигдөр бол бид нар хөлгүүдийн Япон холбоон тоглогчийг анх удаага арлаа шүү дээ. Ер нь бол яг миний тоосноор нэг 5-6 Аз тоглогч багууд байгаад байгаа. Энэ өөрчлөлт хамгийн түрүүнд ер нь яг энэ одоо дөрмийн өөрчлөлтийг сонсоод надад юу хамгийн таатай байсан гэхээр нэгдүгürt манай Монголын сагсан бөмбөгийн холбоо Азийнхаа бусад улсуудын сагсан бөмбөгийн холбоотой нэгт харилцсан одоо үйл ажиллагаатай болж байна. Дээрээс нь энэ импорт тоглогчдыг авчир тоглуулах боломж маань зөрөөд манай тамирчид эдгээр улсуудын лигүүд рүү бас харилцсан тамирчид солилцож тоглох боломж нээгдэж байгаа гэдгээр маш том давуу тал болж байгаа. Мөн бид нар анх удаа манай үндсэн дээдлийг ийм одоо дүрм журамтай болж байгаа нь бид нар тэгвэл Азийнхаа нөгөө бусад топ төвчний тоглогчид зөвхөн нөгөө шгшээгийн төвчний мэрэгжлийн багуудын төвчний тэмцээнүүдийн хувьд биш үзэгчд маань ингээд шууд харьцуулах боломжтой болж бид нар шууд харьцуулах боломжтой болж байгаа маш том үд хаалга нэгдэж байна л гэж харж байна. Ер нь бол BCL, ESL ч гэдэг юм уу яг энэ олон улсын тэмцээнүүдэд одоо оролцож байгаа тий оролцож ихсэнтэй холбоотойгоор энэ дөрмийн өөрчлөлтүүд орж байгаа болов уу гэж хараад байна. Тийм ба. Одоо 3-3 сагсан дээр бол бид нар одоо Азийнхаа топодоо бүгдээрнтэй тоглодог шүү дээ. Манай тамирчид өөрсдөө Азийнхаа топод болчиход бусад Азийнхаа манаас суралцдаг бол яг том одоо сонгодог сагсан дээр бидэрт одоо суралцах үе боломж нь бүрэн нэгж. Тэгээд хөлүүд багт ирсэн энэ Японд тоглогч маань одоо олон улсын төвшин чуугаанд ярьж байгаа. Энэ жилээс NBA-гийн Chicago Bulls баг тоглож байгаа Кавамура гэдэл санагдулж штэ өчигдөр. Тэр нь халаархад яг тийм өстэй байсан өстэй засалсан маяг те ер нь ингэж байж байгаа. Тэгэхээр энэ бол их л гоё шинэ үд хаалга нэгдэж байна л да. Дэлгүнээ. Тэгээ миний хувьд ч гэсэн яг хөгжил талаас харуул одоо дээдлигийн багуудын хувьд зөвхөн нөгөө дээдлигийн авраг авах гэдэг зорилгоосоо аль хэдийн дээшээ даваад те нөгөө зүүн Аз, BCL, ESL гэдэг орох тэмцээнүүдтэй болчихсон учраас хүссэн хүсээгүй яг одоо тэр зах зээл рүү ингэж орж ийнэ гэж харж байгаа. Тэгээд одоо Монгол тамирчид маань ч гэсэн дагаад нөгөө Аз тоглогчдын уур чадвартай жишгтээд бас өөртөө маш их дайчлага байх. Буцаад Монгол тамирчид маань саяны Түмраахан хэлсэн шиг бусад Азийн орнуудын лиг жишээ Японы лигт ч юм уу те очиж тоглох боломжтой боллоо гэдэг нь бол маш сайхан мэдээ. Тэгээд одоо багуудыг харах юм бол ихэвчлэн Япон, Солонгос, энтхэгийн одоо лигоноруудыг ихэвчлэн сонгож байгаа шиг байна. Тэгээд тэр нь ч гэсэн маш даваа талууд үүсэх байх гэж харж байгаа. Тэгээд багууд бас яг дутуу байрал дээр Аз тоглогч авчирч чадаад байна л да. Жишээ нь Дархан Юнайтед өнгөрсөн үеэрд холбоон тоглогчийн байрлал дутуу байсан бол энэ үеэрд Маса Катоко гэдэг Япон нэмээд одоо 38-тай туршлагатай холбогчийг аваад ирсэн. За SJX бол жилийн жилдэл ер нь өндөр тоглогчдод их анхаарлаа өгдөг. Энэ жил бүр 15 наснда NBA-ийн топ проспект байсан Principal Sink гэж төвийн тоглогчийг аваад ирсэн. Тэгэхээр ерөөсөө ингэж одоо яг ингэж ярьж байгаа чар ус босч байгаа байхгүй юу? Яг тэдгэр тоглогчдын тоглолтыг үзмээр байна. Шин төвшний шүүгчдийг бид онцлолоо. За Азийн тоглогчдыг онцлолоо. Дээрээс нь нэг ярих ёстой зүйл байгаа нь энэ зүүн цалингийн зэст бас онцгой өөрчлөлт орлоо шүү дээ, тий. Тоглогчид маань ирэх үүрэг хариуцлага бас үүнийгээ дагаад илүү нэмэгдэж байгаа болов уу гэж харж байна. За цалингийн зэстэн дээр ер нь ингээд цоо шин төвшнийг тогтоосон энэ зүүн маш олон өөрчлөлтүүдийг хийсэн багууд дээр ямар дүгнэлттэй байна. Энэ цалингийн зэс сайжирснаар Монгол тоглогчид маань өндөр цалинд хүрснээр ер нь лигт маань ямар ач холбогдолтой гэж та гурван маань хувьд харж байна. За Түмрийн хувьд ихлэ хариулвал. За би дөөгөөс асуух гэжсэн яг нэгтэй. Чиний авч ирсэн цалин гэдээ би асуух гэж байна. За тэгээд над руу ирсэн учраас яг сагсан бөмбөг өөрөө одоо энэ нэг юм экосистемээр бид нар бизнес зарчим руугаа орж ийн гэж харж байна тий. Одоо ивент тэтгэгчдийн оролцоо, медиагийн оролцоо, зохион байгуулалтын оролцоо одоо ингээд тамирчид маань тодорхой хэмжээнд үнэлэгддэг байсан үнэлэмж удирлаас удирдалд нэмэгдэж байна. Одоо яг өнөөдрийн байдлаар Монгол улсад одоо дотоодод зохиогдож байгаа спортын тэмцээн уралдаанд хамгийн одоо зөв системтэйгээр яваад бүрэлдэн бий болж байгаа нь сагсан бөмбөгийн үндэсний дээдлийг л байна. Тэгэхээр одоо аливаа ямар нэгэн одоо бүтээгдэхүүн үйл ажиллагаа өөрөө маш ингээд зөв эрүүлэр ингээд яваад эхлэхээр эргэн тойрны оролцоонууд нь бүгд дагаад бий болдгийн одоо гол жишээ юм болов уу гэж ингэж харж байна. Тэгэхдээ зүгээр
нэг болгоомж зүгээр хувь хүн талаасаа үзэгчийн талаас нэг болгоомж байгаа нь лиг өөрөө одоо цалингийн хязгаарыг тогтоож өгөх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал одоо дагаад яригдана. Энэ мөрчлэн одоо хамгийн боломжтой баг нь бүх топуудыг цуглуулад ээж болох юм уу? Цалингийн хязгаар гэж юм тавих юм. Дэлхийн бүх топ лигүүд энийг тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр тийм одоо дүрм журмын дагаад хөгжихийн ирээр ингээд өөрчлөлтүүд нь гарч ирэх гэдэг юм л да. Тэгээд би дөөгрөв шилжүүлээ саяхан спортын бас том арга хэмжээгээ зохион байгуулсан. Үнэхээр одоо шинэлэг үйл ажиллагаа. Тэрэн дээр энэ спортын хөрөнгө оруулалтын талаар хамгийн гол одоо юмнууд яригдсан шүү дээ. Тэгэхээр энэ том зургаар нь энэ дөөгөл зөв харж байгаа ах л та. Одоо мэрэгжлийн баг тамирчид яг ийм мэрэгжлийн талбарт амжилт гаргахын тулд өөрсдөө яг ийм мэрэгжлийн баг хамт олноор хүрээлүүлэх юм шаардлага үүсэж байна. Тэнгуут одоо жишээлбэл Дүлгөөн гэдэг хүн ажиллаа хийнгээ дээдлийг тоглодог сүүлийн төлөөлөл болоод ингээд дуусч байгаа. Нэгэн бодлын маш бахархуу штэ. Бөгөөд цаашдаа ингээд баярлуу штэ бас юм үйл явдал байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл дээдлийгт ажиллаа ингээд тоглож байгаа тамирчид байхгүй болсон тийм. Тухайн мэрэгжлийн тамирчид маань бүгд өөрсдийн цалингаараа хангалттай хэмжээний амьдрах юм болцоо өсөж байгаа. Тэгээд цалингийн одоо нууцлалтай байгаад байгаа шүү дээ. Баг болгон тоглогчтойгоо хэдэн дөрөвний гэрээс нь нууцлалтай. Гэхдээ зарим ингээд гаднаас харж байгаа үзэгчид бол хөөсрөлттэй байна гэж хардаг ч гэсэн энэ бол нэг талаараа тамирчдад бол маш том давуу талыг бий болгож байгаа. Нөгөө талаараа спортод хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчид харилцан ашигтай ажиллах ийм бизнесийн экосистем бий болж байгаа нь маш юм талархуу шүү дээ. Өмнө нь зүгээр нөгөө сагсан бөмбөгт хөрөнгө оруулаад бараг нөгөө сайн дурын гэдэг дуртаа учраас дуртаа тэндээс ингээл кайф аваад үзээлтэй хөрөнгө оруулаад явдаг гэсэн бол одоо буцаад нөгөө хөрөнгө оруулж байгаа байгууллагууд маань тамирчдаараа дамжуулаад үн цэнийг буцаад авчрах өөрсдийн брендийнхаа одоо танигдалтыг сайжруулах ч гэдэг юм уу. Энэ чиглэл рүү бас явах юм боломж үүсэж байна. Зорилтод зах зээлдээ хүрэх гол зам нь одоо тэнд бий болчиход байна. Медиа салбарын үзэлт, контентын үзэлтийн тоо тогтмол жил болгон өсөж байгаа учраас энэ чиглэл бол цаашдаагаа хамтран ингэж үн цэнийг бүтээх юм боломж үүсэж байна гэж харж байгаа. За ингээд үүнийгээ дагаад маш олон хүлээлт ч гэсэндээ харахгүй энэ улирал үүсэж байна. Хүлээлт үүсэж байгаагийн шалтгааныг бас бид ихний хэсэгтээ онцоллоо. За тэгвэл шинээр ирсэн Аз тоглогчдыг үргэлжлүүлэн бүгд хамтдаа ярилццгаая. За яг багууд дутуу байрал дээрээ хэрэгтэй тоглогч авч чадсан уу? Энэ тал дээр та нар маань ямар дүгнэлттэй байна гэдгийг бас их сонирхож байна л да. За одоо бидэнд яг энэ одоо нөхцөлөдийн төлөөлөл болох Келли Чонг гэж тоглогч харагдаж байна тийм ээ. Келли Чонгийн хувьд Ганзагагийн их сургуульд тоглож ирсэн. За бүр нэмээд хэлэхэд ихэр ихч дүүс Вьетнамын шгшөөгийн одоо сонгодог сакс болон 3 сакст хамтдаа шгшөөгтэй хүчин зүтгэдэг. Ерөөсөө яг Америк стилийн саксон бөмбөгийг тоглодог юм бүсгүй байгаа. Тэгээд мэдээж Амара Робинсон түүний байрлал дээр ямар гайхалтай байгаа вэ гэдгийг бид нар нэвтрүүлгийнхаа сүүлийн хэсэгт Томас бол харах байх. Тэгээд Чонгийн тоглолтыг үзснүүд юм байна. Дөвжлгүй яах вэ? Өвчтөр яг бүтэн суугаад үзлээ ордон. Тэгээд энэний өмнө нөгөө Амазонстой нэгдээ сая эмэгтэйчүүдийн Азийн авруудын лиг тоглосон тоглолтын үз. Үнэхээр одоо манай эмэгтэй сагсанд би одоо Монголын үеийн тамирчдыг одоо муу хийсэн гэж байгаа юм шүү. Гэхдээ бид нар ийм төвшний эмэгтэй тамирчид ирээд тоглож байгаад нь бол одоо үзэгчийн хувьд бол маш баяртай байна. Арай одоо агсан төвшний тий. Одоо энэ бүсгүй маань Вьетнам гаралтай болохоос юу Америк хүн байгаад шүү дээ. Америкийн сагсан бөмбөгийн одоо өсөөд боожсон хүмүүжсэн тийм тамирчин байгаад байна. Тэгээд тэр талбай дээр ер нь мэдрэмж гэдэг юм л тамирчин үнэ хамгийн гол ялгарх юм байдаг. Тэгээд мэдрэмж бол үнэхээр өөр төвшөндөө. Тэгээд өшөө цаашаа дахиад одоо Хятадын топ эмэгтэйчүүдээс гэдэг юм уу те Японы топ эмэгтэй, Солонгосын топ эмэгтэй өшөө бүр одоо энэ ойролт орнуудын манай Азийн төлөөлөл улсуудаас ингээд топ эмэгтэй тамирчдаас олноор ойж тоглох болтугай л гэж. Ер нь бол тэгчлээ шүү. 2 солонгос тоглогч ирэх магадлал өндөр байгаа гэсэн. Тэр нь болохоор 2-3 номерын байрал дээр 2 солонгос тоглогч яригдж байгаа гэсэн тийм мэдээлэл байна. Яг нэг тийм тоглолтын хэмнэлийг үнэхээр гоё нэг тийм урлаг шиг удирдаад ирлээ. Хайртай. Тэр мэдрэмжл байгаад арай өөр төвшөнд байгаад одоо дөөгийн өөрөө тамирчин сайн мэдэндээ одоо бүх тоглолтын хяналтаа байлгаж байгаа тэр хүн удаашруулсан бичлэг шиг хардаг гэж тамирчид маань ярьдаг шүү дээ. Бүх хүнээс нэг алхмын өмнө явж идэг. Хин хаашаа хөдлөх чинь яах чинь бүгдийг мэдэрдэг. Тэр чинь л нөгөө мэдрэмжийн давуу тал болоод байна л да. Ер нь бол Амазонсын тоглолтыг харахад энэ үйлрэл бас эсрэг байгууд нэлийн их судалгаа хийсэн ч гэсэн ялангуяа профессионал дасгалжуулагч хэлжсэн аахгүй. Яг энэ WBL-ийн тоглолтууд бол биднэрт Амазонсыг судлахад маш том тус болсон. Гэд хэдий гэлээч өчигдрийн тоглолтод бас хэцүү байлаа. Дөлөөний хувьд яг энэ Аз тоглогч ирж байгаа тал дээр бас
ямар илүү бодолтой. Ялангуяа эмэгтэй лиг дээр энэ жил бол бас онцгой цойлсон жил болох болов гэж би бол харж байгаа. Тэгээд Amazon-ийн хувьд бол сая сүүлд оролцсон Ази аврах шалруулах тэмцээнд бол багийн нөгөө ойлголцол те би биенээ мэдрэх тэр төвшин бол бүр маш өндөр төвшөнд очсон бол харагдаж байгаа. Тэгээд бусад багууд маань ч гэсэн одоо Азийн импортуудаа авчираад тоглолтыг үсгэд бол үнэхээр бас гайхалтай. Олон моментууд гарах болов гэсэн хүлээлттэй байна. За тэгээд Вьетнам улсын хувьд бас сагсан бөмбөгийн хөгжлөн шал өөр төвшөнд хүрч байгаа. Энэ орны эмэгтэй шгшээ ойгт тоглодог тоглогч ирлээ. За тэгээ манай хуланг бас онцлохгүй байхын арга өөрөө легионер төвшний гэж хэлэхээр ийм тоглогч болсон. Ингээд Amazon-ийн энэ улирлын бүрэлдэхүүн бол нэлээд зузаан байгаа нь ажиглагдаж байна. Дараагийн хэсэгт бид Amazon-ийн нээлтийн тоглолтын талаар илүү тоймлон тэгээд дэлгэрэнгүй анализ хийж үзэгч та бүхэд хүргэх болно. Ингээд үзэгчтэй хөв нөөц нэвтрүүлэг энд хүрээд хэсэг хугацаанд завсарлаж байна. Эргэж эрэхтэй нээлтийн тоглолтуудын тоймыг бүгдээрээ хүлээн авч үзэх болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр М-банк хамтдаа төрүүлж алах нь Unitel Group ажиллаж байна. Эргэн тавтай морил үзэгчтэй хөв нөөцөнд нэвтрүүлэг та бүхэнд улирлын хамгийн анхны дугаараа хүргэж байна. За үргэлжлүүлэн та бүхэндээ өчигдөр орой болсон улирлын нээлтийн тоглолтуудын таймыг хүргэн. За тэгээд тайлбарлагчид маань, сэтгүүлчид маань бас дээр нь дүгнэлтээ хэлээд явах болов уу гэж бодож байна. За хамгийн ихэнд эмэгтэй тоглолтоос эхэлцгээе. За бас онцгой тоглолт байлаа. Аз тоглогчдод маань нөгөө нэвтрүүлгийн эхний хэсэгт ярьж исэн нөгөө Аз тоглогчдынхаа бас ур чадварыг гайхсан л үзэж байв гэж харлаа да. За тэгээд аврагууд одоо мэдээж аврагаа хамгаалах гал одоо Amazon-с чи эмэгтэй лиг явж гисэн бүх жил нь финалж штэ. Сүүлийн 3 финалдад 2 авцсан, нэгд нь хожигдсан гэдэг өчрийн тоглолт ер нь яг нь лигийн нээлтийн өдөр гэдгээрээ хүлээлттэй гоё байна. Тэгээд зөв би тоглолтыг үзээ сууж байхдаа одоо Amazon-с төрүүлэн бус баг нь ер нь финалд гэдэг өртөө болохоо юм уу? Гэтэ мэдгүй одоо багууд бас удирдлагын дундуур ямар өөрчлөлтүүд хийх юм те. Amazon-с бол өндөр хүчрхэг бүрэлдэхүүнтэй харагдчихлаа. Удирдлагын өмнө бол ерөөсөө Amazon-ийн эсрэг хамгийн хүчтэй өрсөлдөө үзүүлэх багийн нэгийг би яг энэ тоглосон Pirates гэж харчихсан. Яа тэгэхээр энэ баг чинь яг гарааны 5-ыг харахад л тэр чигээр үндэсний шгшээг байгаа байхгүй. Цацрал байна, үлэмж байна, бол байна гэд ингээд харахад том нэрнүүд маш их байгаа. Гэхдээ Amazon-с үнэхээр илүү байна. Хамаагүй илүү бэлтгэлтэй. Дэлгүүрийн тоглолт ихтэй сургуульд болон одоо легионерын зүрүү бас энэ тоглолт нэр магадгүй гарсан баг. Amazon-ийн хувьд Ази аврах шалруулах тэмцээнээс одоо шууд орж ирж байгаа учраас эдрийн маань одоо зорилго нөгөө харах үнцэг болол бид нар Азийн түвшинд ямар байр суурьд эзлэх боломжтой вэ гэдгийг аль хэдийн харчихсан байгаа. Тийм ч учраас энэ жил бол дахин аврагаа хамгаалахын төлөө орж ирж байгаа. Магадгүй плей-офф хасагдах шатны тоглолтуудад бол яг энэ шиг биш илүү гал гарсан тоглолтууд бол гарах болов уу гэж харж байгаа. Яг өчтөр яг одоо Amazon-с нэгэнтээ тоглолтыг бол ингээд тоглолтын эхнээс том давуу талтай эхлүүлсэн тий. За тэгээд Pirates-ийн үед би үзээ сууж байхад өвлөмж, бул, цацрал гэсэн тоглолчдын үед бол нэг олон жил хамт тоглолцсон болохоор ойлголцсон байгаад байна. Эдгээр тоглогчид ойлголцоод байгаа боловч багийн бусад залуу тоглогчороо 5 талбай дээр 5 тоглогч 5-аа ойлголцолтой тоглож чадахгүй байгаа нэг тийм л асуудал харагдаж байна. Энэ бол одоо сакс багийн спорт удирдлын явцад жигдрээд бэлтгэл сургалтууд хангалттай хийгээд ирэхээр бүгд нэг одоо цул болоод тоглоод эхлэхээр энэ багт бол мэдээж чадамж байгаа гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Тэгээд урт удирдалчтай бас тийм манай лигч бас нэлээ урт удирдалтай 2 дугаар сард одоо эмэгтэй тоглолтууд шийдэгдээд финал өдөр ер нь 3 сар гараад дууссан. Тэгэхээр тэр болтууд багуудад хийх ажил их байна. Тэгээд Amazon-с бол яг одоо үнэхээр л саяны дөөг хэлдгэр бүрэлдэхүүн том байна, амбиц том байна. Энэ багийг ер нь мэдээж бүдрэхгүй явна гэдэг бол хэцүү. Тэгээд замд нь бүдрэх боломжтой нэг баг нь бол Pirates гэдэг нь харагдлаа. Тэгээд 3 дугаарын төгсгөлөөс 4-2 бас нэлээд сонирхолтой болж ирлээ шүү дээ тоглолт. Тэгээ ер нь нэг тийм тоглолтын хэмнэлээ болоод яг спарринг тоглолтууд их бага хийсэн юм шиг харагдсан. Pirates-ээр тэгээд бүрэлдэхүүнийг харахад яг нэг тийм маш гоё бүрэлдэхүүн баггүй балансд тийм гэж ярьдэн шүү дээ. Лигийн сүүлийн 2 драфтын номер 1 хоёлаа байна. Нэмээд одоо Royal Gas гэж багийн оюутны лигт гайхалтай тоглож ирсэн Жавцсан дулам гээд охин байгаа. Тэгээд нэмээд шгшөөгийн тоглогчд гэхээр туршлага бүх зүйл нийлсэн. Бас ганц уул байгаа. Олон улсын хэмжээний мастер. Тэг яг одоо зүгээр би яг өчтөр тоглолт үзээ сууж байхдаа өөрт төрсэн сэтгэлээ хуваалцсан л да тий. Дасгалжуулагч юм багт гадаад мэрэгчлэлтэй хэрэгтэй юу л гэж бодогцсон. Одоо
Ер нь бол одоо сүүлийн 1-2 жилийн чинь манаас гсэн бөмбөг яг л нэг явж байгаа зам болчиход байна шүү дээ, тий. Бүрэлдэхүүн сайн байж болно. Тэгвэл гадаад мэрэгчлэлтэй авчиж ажиллах. Мэдээж манай бүх дасгалжуулагч нар Фракис дасгалжуулагч болоо, Желко дасгалжуулагчтай сүүлийн 2 жил сургалтаа аваад манай дасгалжуулагч бол тодорхой хэмжээнд хөгжиж байгаа. Гэхдээ яг одоо энэ дээд түвшний өрсөлдөөнд байхын тулд бол гадаад мэрэгчлэлтэй авчираад тэр хүнээс 1-2 жил суралцаад явах нь тэр суралц галахмыг илүү дөхөн болгох гэдэг нь л гэж харагдаж байна. Тэгэхээр одоо багийн дасгалжуулагч удирдлагын багууд одоо энэ дээр ямар бодолтой байдаг юм байгаа. Тэгээд дөөгийн сая өөр сүүлд ингээд гадаад ер нь дасгалжуулагчтай тоглоход яг энэ ялгаа зөрүү ер нь юу хамгийн гол анзаардаг юм юу вэ? Тийм, ерөөсөө системийн зөрүү юм байна. Тэгээд Европ одоо систем, Аз систем бол шал өөр тоглолттой. Бидний одоо өмнө нь 10 гаруй жил тоглолцсон систем гинэт өөрчлөгдөхөд зарим дандаа гараан тоглолтог байсан тоглогчид тоглохгүй байх чинь нөхцөл бүрдэж байгаа. Тэгээд Баярц багийн хувьд бас сүүлд нөгөө Sports Investment Forum-д оролцож байхад багийн эзэд болон тоглогчид хамт оролцсон. Эдний багийн хувьд бас маш сонирхолтой өсвөрийн багаас залуучууд гэдэг дээдлийн хэмжээд яг юм клубын системээр бас хөгжүүлж байгаа нь бас маш авааштай юм зүйл санагдсан. Тэгэхээр баг өсвөрөөс авахта 300 гаруй юм эмэгтэй тоглогчдыг гэж 300. Хөө Монголын эмэгтэйс гэсэн 300 тоглогч зөвхөн нэг багийн ард бэлтгэдэг шүү дээ. Маш гоё юм өнгө төрх шинэ брендингийг бас бий болгоод багийнхаа мерч бүтээгдэхүүнийг бас ингээ гаргаад эмэгтэй багууд маань бас юм хөгжлийн бас дараагийн шат руу ингэж гарч ийн л гэж харж байна. За эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэй тоглолтоо үзээд бол үнэхээр бүр алга ташмаар санагдсан. Тэгээ яа харахгүй WBL нөлөөсөн байна. За дээрэс нь 100 болсон 3-3-ын дэлхийн аврах шалруулах тэмцээнээр охтууд маань бид нарыг яаж огшоостыг бас сагсан бөмбөг сонирхогчд маань сайн мэдж байгаах тэр бас нөлөөлсөн байна. Бэлтгэл сургуулалт форум үнэртдэг болвол үнэртмээр тоглогчдоос цөөнгүй байлаа. За үргэлжлүүлэн бүгдээр эрэгтэй тоглолт руу шилжээ. За яа харахгүй хүлээлт бол ингээд албан ёсоор дууслаа 2 жил дараалан финалд уучраа таарсан хоёр баг маань тун сонирхолтой өрсөлдөөнтэй тоглолтыг бол үзүүллээ. За одоо тэгээд металлын гишүүнээ болоод удаагүй байгаа. Багийн гишүүн баг хэврээ байгаа шүү дээ. Тэгээд тоглолтын яг энэ тоглолтын өмнө жишээ нь багийн уур амьсгал ямар байхыг яаж төсөөлөх вэ одоо үзэгч бид нар? Тийм, баг бүрэлдэхүүн бол металл багийн хувьд энэ жил яг бүрэлдэхүүн 50% одоо солигдсон. Коуч нарын баг бол ерөөхдөө хэвэндэ гэж ойлгож болно. Туслах тасгалжуулагч тамжидын оронд өмнөх туслах тасгалжуулагч байсан одоо гаан олог коуч маань орж ирсэн байна. Тэгээд баг тамирчид бол мэдээж эрэг сүүлийн 3 жил финалдад үзсэн ийм бүрэлдэхүүн байгаа учраас ямар нэгэн одоо догтлол айц гэдэг юмыг бол артаа айцсан. Нилээн юм сэтгэл зүйн хувь тогтвортой талбайд гарч ирсэн болов уу гэж би бол бодож байна. Даалгавар зорилго тодорхой тий. Зорилго нь маш тодорхой. Тэгээд тоглолтын эхнээс зүгээр надад ингээд цухасхан анзаарчихсан хамгийн түрүүнд анзаарчихсан юм сэдв сүрэн арай өөр төвшөнд болцсон юм байна. Одоо ер нь илүү үүрэг ролтой тоглоно гэдэг өөртөө итгэл нь бүр огтөр байгаа юм байна гэдэг ийм юм. Одоо эрэг тал залуу тоглогчид одоо анзаарчихлаа. Сэдвийн хувьд бол өгдөл маш сайн. Тэгээд энэ зууны хувьд ч гэсэн маш сайн бэлтгэл хийсэн. Нөгөө шагаандаа бол өвдгөндөө байсан бэрхтлүүд нь идэгсэн тийм учраас энэ үлрэлт бас төвийн тоглогчийн байрлалд бас металлын арын шугамыг бол маш сайн хамгаалах юм тоглогч гэж харж байгаа. Зуны хугацаанд ер нь хамгийн сайн бэлтгэл сургалтаа хангаж чадсан санагдсан тоглогчид гэвэл хэнийг онцлмоор байна. За А2-ын хувьд бас өчтөр маш онцгой байлаа шүү дээ тийм ээ. Дабл гүцсэн. А2 зузаарцсан санагдсан шүү. Тийм. Ер нь их тийм одоо булчингийн мас нэмсэн юм уу гэж Инхот надад энэ талаар хэлсэн. Ер нь булчингийн мас нэлийн анзаараа харсан А2 их зузаарцсан. Хэрвээ ингээд шахааны камер дээрээс царайг нарах юм бол амбицсан ч шал өөр. Одоо нөгөө багууд маань клубын систем шилжээд ирэнгууд өмнө нь лиг ойртоод нэг сарын юм ч юм уу 2 сарын юм бэлтгэлтэй ингэж гардаг байсан бол одоо ерөөсөө зуны хугацаанд бүтэн бэлтгэлтэй дээр нь баг Монголд бэлтгэлээ хийж байгаа багууд зөрчиж. Тийм. Дандаа гадагшаа те серб руу явж бэлтгэлтэй жин, Филиппин руу явж гин, Солонгос руу явж гин гэх мэтчлэнгээр яг өөрсдийн одоо арга барил тоглолттой амир дүүцхүүс орнууд руу очиж бэлтгэлээ маш сайн базааж байгаа нь бас эргээд нөгөө дээдлигийн тоглолтын дээр гаргаж байгаа тэр үзүүлэлтүүд ур чадваруудад маш их сайн нөлөө үзүүлж байгаа. Жижигээ яагаад дугаараас солчих. Тэрэн дээр инсайдер мэдээлэл байна уу? 4-өөс 1 рүү шилжсэн байна шүү дээ. Манай Ууган баярын хувьд өнгөрсөн жил 14 гэдэг дугаартай эхлүүлсэн лигийг. Тэгээд ер нь 14 өөрөө нөгөө 4-ийн тоотоо бараг лигт орсноос хойш тоглолоос орсон өсвөр залуучуудаас хойш 4-5 дугаартай тоглолцоор сурсаар хагаад 14-т тоосон чи маш эвгүй байсан. Тэгээ буцааж 4 номероо ингээд сольжсэн чи энэ жил нэг дугаарыг магадгүй энэ нөгөө тамирчны одоо юу гэдэг
нөгөө сүсэг бишрэл талаасаа бас магадгүй дөрөв номертой 3 жил финалчлаа. Энэ жил нэг солихгүй авраг авч магадгүй тий. Энэ би яг асууж байгаа хэрэг мэдхгүй үзэгчд маань байвал аливаа нэгэн альч спортын тамирчин хүний хувьд хувийн дугаар гэдэг маш чухал ач холбогдолтой байдаг тий. Одоо өөрийнхөө төрсөн сараар эсвэл зарим тамирчид ээжийнхээ төрсөн өдрөөр гэдэг юм уу тийм үү. Өөрт нь маш чухал ийм одоо ач холбогдолтой тоог сонгодог. Тэгээд хамгийн сүсэг бишрэлтэй хүмүүс тамирчид байдаг шүү. Ер нь бол ил гарахгүй ч гэсэн хамгийн муухай сүсгтэй бас тамирчид байдаг. За тэгээд жижигхэн тухай ярьж идэл тоглолтын тайм дуусчихлаа. Тийм нэмээд ерөөсөө яг энэ маргад гэж залууг ярих хэрэгтэй. Яг тэгэхээр ордны уур амьсгал өчигдөр металл багийн фэнүүдээс гадна маргадыг үзэх гэж хүлээлт маш их байсан. Яг тийм би анзаарсан. Тэгээд яг хаа тоглолтын ихэнд анзаарчихсан юм нь би шоуын коуч, практис коучтой цуг сугаа үзчихсэн. Маргадын тоглолтыг мэдээж коуч үзэж байгаа шүү дээ. Энд чинь шгшээгийн багсны гол тоглогч. Тэгээд коуч л тэгжэлээ. Маргаж жоохон ингээд тоглолт өөр дөр ирэхийг хүлээх хэрэгтэй нэгс. Би тэр яг адилхан бодолтой байгаа байхгүй. Аваад эхнийхээ дайралтаар тэр бөмбөгийг оноо олгочих гэсэн өксөл ирмэлцэл дүүрэн байгаад байдаг. Ордон үнэхээр ямар уур амьсгалтай, өөрт нь ямар тийм одоо дарамт ачаал ирж байгааг, багийн бас гол тоглогчдын нэг болоод ирж байгаа гэд маш олон юм энэ залууд дээр давхцаж байгаа юм шиг тийм байдал анзаарч. Тэгээ яг зөв удирдлын явцад илүү тавираад ирэхлээр бид нар маргадын өшөөч олон юмыг харах бах тий. Шгшээгийн төвшөнд аваад зүйлжсэн тэр юмнуудыг харах бах. Тэгээд өөр нэг анзаарчихсан юм. Жижигэ бөмбөггүй тоглолт сурахад бас нэлээд хугацаа орох юм шиг санагдлаа. Тий. Одоо нөгөө дандаа бөмбөгтэй холбогчоор тоглолцсон 2 номер дээр тоглоход дасан зохицоход бас жоох хугацаа орох юм шиг. Ер нь тэгээд 3 4 дөрөв 2 дугаар хаст яг жижигхэн гарт бөмбөг очиж ер нь довтлогоонууд яг болоод ирсэн. Тэгээд хоолой сурцсан хүн байхгүй та тий. Өнөөдрөөс тийм маргадын төрсөн өдөр юм байлээ. Харин тийм байсан. Өнөөдөр төрсөн өдрийн минь төрхий. Тэгээ Монголын лигт 5-5 морил. Тийм. За тэгээ олон улсын төвшөнд бас бид бүгдийгээ бишрүүлж исэн тоглогчоо энэ жил цөөнгөө 2 3 ч хүнийг дээдлэг дээр харахаар болсон учраас энэ бас фэнүүдийн зүгээс маш баяртай байгаа. За тэгээд ууган баярын тухайд үргэлжлүүлээд ярих юм бол за дамжуулалтаасаа гадна самбарт маш идэвхтэй тоглоод байна л да. Тэгээ металлын хувьд бас ур чугандаа нэлээд зузаарч юу гэж харж байна маргаад ирснээр. Яаж тэр ер нь самбараас бөмбөг авах зүг байрлалыг маш хурдан олж одоо дөөс л асуу шүү дээ. Манай ууган баяр чинь анх нөгөө волейбол суурьтай. Ер нь нэг хөлнөөсөө баг өсөрдөг. Дандаа 2 хөлнөөсөө өсөрдөг. Тэгээд өөрөө яг самбараас ойж байгаа тэр нөгөө бөмбөгний мэдрэмж асар өндөр. Тийм учраас одоо жишээлбэл шидчээд өөрөө араас нь ямар урд ордог лээ. Түрүү жил нэг хайхшруулсан бичлэгээс хойш төрөө бодсон шүү дээ. Тэгээд ер нь энэ 10 дабл үзүүлэлт бол ууган баяр яг л нэрээ уцсан юм үзүүлэлт. Удирдлагын өмнөх ранкаар өнгөрсөн удирдлагын статистик үзүүлэлтийн дунджаар лигийн топ тоглогчоор нэрлэгдсэн шүү дээ ууган баяр. За тэгээд өнгөрсөн удирдлагын оны шилдэг хамгаалалт төгсөж болоод MVP шагналыг авсан Азаа долоод нэрлэгдсэн. Энэ хоёр тоглогчийн статистик үзүүлэлт өнгөрсөн удирдлагт. Өчигдрийн тоглолтын хоёулаа дабл хийж тэгээд жижиг ингээд ер нь дабл бол нэг асуудал бол байгаад байгаа шүү дээ. Тэгээд самбартаа дабл. Дээрээс нөгөө ассист нэмэгдэхээр амжилт нэмэгдэхээр трипл дабл руу ер нь их ойрхон. Тасалт нэмэгдвэл квадрапл дабл руу ойрхон. Тэр нь улиралд бид нар трипл дабл гэдэг үзүүлэлтийг ганцхан тоглогчоос үлээдэг. Тэр нь ууган баяр. Тэгээд энэ тоглолтоос бас нэг ярихгүй байж болохгүй тоглогч бол Барсуулт. Энэ 100 хамгийн завгүй байсан, хамгийн топ формтойгоо магадгүй хамгийн их ядарсан тоглогч нь Барсуулт баг. Энэ хүүхэд үнэхээр дог гэж ярьдаг тий. Яг тэр хэмжээнд хүрсэн болов уу гэж хараад байна. Манай хоёр зочин энэ дээр ямар жилээс жилд Барсагийн одоо нөгөө өсөлт нь мэдэгдэхүйц өсөлт нь ингээ явж байгааг нь бид нар бүгдээрээ харж байна. Тэгээд зөвхөн хөлгүүд багийн төвшөнд, лигийн төвшөнд гэлтгүү одоо шгшээгийн төвшөнд хүртэл одоо Монгол Улсын шгшээгийн номер 1 байрлалын төлөө гол өрсөлдөгч болоод ороод ирж штэ. Тэгэхээр бид нар ер нь өмнө ийм одоо өсөлттэй тамирчин тэр болгомоос харж байгаагүй байх. Тэгээд хамгийн таатай юм нь одоо Монгол Улсын шгшээгийг дэмжих үзэгчид бидний хувьд шгшээгийн одоо хамгийн гол байрлал дээр өрсөлдөөн дотоодын өрсөлдөөн сайжирч байгаа гэдэг чинь л тэр хэмжээгээр одоо бүхэл юм сайхан боллоо гэсэн үг шүү дээ, тий. Дэлгүүний хувьд тийм Барсагийн хувьд бол мэдээж ядралт маш их байсан баг. BCL араас нь сая түүгний төлөвлөлт оюутны Аз аврах гээл, тий. Тэгээд маш амбицтай. За тэгээд өсөж яваа характертай, тий, харизмтай. Тэгээд ялангуяа үзэгчд бол маш юм хүлээлт өндөр үзэхэд урамтай гэх юм уу. Ийм уран гой тоглогч гарч ирж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд ер нь бол шгшээ багийн тоглолтууд дээр ч тэр ер нь урч угамд бол айлтгүй байсан. За бас нэг асуулт. Өчигдөр миний бас нэг анзаарсан зүйл гэх юм бол 2 дугаар хасыг эхлээд нэг их удааг байхад
хасын үлгүүдийн шин дасгалжуулагч за бүр Грекийн шгшээгийг удирдах ирсэн ирэх нь маш хурдан хугацаанд 2 завсарлага аваад ердөө ганц завсарлагатай үлдсэн. Тэгэхээр нэг тийм тоглолтын төгсгөл хэсэг рүү гэлтгүүгээр том зургаар нь харахад нэг лигт нэг жил аль хэдийн баг дээр ажиллажсэн дасгалжуулагч дөнгөж ихний тоглолтод орж байгаа дасгалжуулагч хоёрын хооронд нэг тийм уур амьсгалыг мэдрэх зөрүү байгаа юм тий. Тэгж байгаа. Одоо чи өмнө нь нөгөө хүлгүүдийн коуч ч одоо серб коуч те дасгалжуулагч явж байгаа ариун болд одоо дасгалжуулагч ингээд үргэлжлүүлж удирдсан. Тэгэнгუთ нөгөө соёлын ялгаа гэдэг шиг нөгөө удирдах арга барил нь шууд өөрчлөгдөж байгаа тэмцээн юм дасах процесс ирэх болоод. Одоо манайх өмнө нь Монгол коучтой явдаг байж байгаад грек коуч ороод ирэнгууд бас өөр болчдөг ч гэдэг юм уу те. Тэр бол хугацаа тий. Багуудын мэдээж тэр нөгөө систем суух одоо хугацаа шаардлагатай. Эхний тоглолтоор бол ямар нэгэн дүгнэлт их ямар ч боломжгүй. Би болохоор яг саяны зүгээр инхтийн тэр өмцөг дээр надад бас нэг юм яг сая ингээд толгоонд орж байгаа нь эдгээр нөгөө Евролиг дээр юм уу те ажиллаж байгаад ирж байгаа коуч нарын дасгалжуулагчтай Монголын лигийн нөгөө ордны уур амьсгалыг мэдрэмж нь арай өөр бас байж магадгүй. Яг тэгэхээр тэнд чинь өөрийнхөө талбай дээр тоглоод эсрэг багийн талбай дээр тоглоод өөрийнх нь талбай дээр зөвхөн өөрийнх нь фэнүүд энэ ч шүү дээ. Манай M-банк аренад болж байгаа лигийн онцлог юу гэхээр хоёр багийн фэнүүд ордны тасалбарыг бараг 50-50-аар нь хуваагаад авчдаг. Аль нэг баг нэг тоглолтын моментыг аваад ирэхлээр ордны уур амьсгал маш хурдан огт өөр юутай болох магадaltaй. Тэгэхээр одоо бас нөгөө шинэ тутам ирж байгаа хүний хувьд тэр орон зай энэ нэг мэдрэмжид дасах бас жоо хугацаа байж магадгүй. Тэгээд ер нь яах вэ одоо хүн л бас тасалжуулагч жоохон паникцсан ч юм уу те. Иймэрхүү бас юм болж байгааг үүсэхгүй. Тэгээд энэ ер нь нэг бас дасах нэг юу баха орчин байхгүй. Яг ордны уур амьсгал бас тийм байна. Тэр бол одоо үнэхээр бүр галзуу байлаа шүү дээ. За тэгээ өчигдрийн тоглолтын тухай гэх юм бол 4 үеийн турш хожиж явсан баг нь хүлгүүд. Гэхдээ тоглолтын төгсгөлд бол металл хожлыг нээлттэй тоглолт авсан байгаа. За металлын фэнүүдийн хувьд Вислигийн хувьд бас том цензурыг тавьж чадсан тоглогч гэж бодож байна. Зөвхөн тэдний энэ үйлрэл игнэндээ нэгтгэсэн шинэ легионерын хувьд юу н ямар дүгнэлттэй байна ихний тоглолтоос харахад. Одоо бүгдээрээ л нөгөө өнгөрсөн жилийн Wesley ч одоо топ байсан. Wesley-тэй харьцуулаад оронд ямар тоглогч ирсэн гэдэг ингэж энэ Christian Bradford-ийн тоглогч төр өөрийгөө бол би бол хангалттай харууллаа л гэж бодож байна. Үнэхээр мэдрэмжтэй байна. Оноо төрлийн холбоо тоглогч гэдэг тий одоо scoring point guard гэдэг ийм тоглогч юм байна шүү дээ. Сошиалоос харахад эхний хагасын дараа манай үзэгчид бол ер нь баг хөгжлийн лиг рүү явуулчихсан тий. Тэгж хараадсан. Харин би бол арай өөрөөр харж байсан. Ер нь багаа тоглуулах гэдэг айл болох тэгж хичээж байсан. Тэгээ болохоо сүүл рүү өөр харж байна тий. За Ямилрын хувьд бол өчтөр үнэхээр бидний дасгал болсон холын шилтүүд нь унаагүй гэдэг л юм байна. Тоглолтын нэмээд бас нэг юм байгаа. Тийм үү. Маргад хамгаалсан гэдэг юм байна. Тийм. Маргад бол маш сайн хамгаалж тоглосон. Хоёр багийн тоглолтын ерөнхий нөгөө тооны харьцаа ч юм уу гол зөрөө магадгүй 3-1 шидэл байсан болоо гэж харсан. Оруулсан тоон ижлэх нь 5-5. Гэхдээ хүлгүүдийн оролдох нь 28, металлын 18. Тэгэхээр тэнд 10 амжилтгүй шидэлт гэдэг чинь 10 довтлох амжилтгүй. За драфтын эхний тойргийн эхний сонголтоо бас мартаж болохгүй болов гэж бодож байна. За инх амрын хувьд өчигдөр талбай дээр ердөө 5 минут тоглосон. Нэг самбар, нэг дамжуулалт, за нэг бөмбөг алдалт, оноо бол хараахан авч чадаагүй. Мэдээж хамгийн эхний тоглолтоо хийж байгаа учраас сандрал бол байсан бах. Эхний тоглолтын байдлаар дүгнэхэд бол арай эрчим тэмээн тоглогчийг. Одоо яах вэ одоо дөөгийн эхний тоглолт ямар байсан бэ? Тийм. Залуу тоглогчийн хувьд одоо оюутны лигээс шууд одоо драфтын нэгээр сонгогдсон гэдэг маш их дарамттай орж байгаа нэгдүгээр. Тэгээ анх удаа яг ийм дээдлигийн одоо тэр олон үзэгч фанатуудын өмнө те бас өөрөг хариуцлагатаар ингээд талбайд гарч байгаа. Магадгүй баг зэрэг дарамттай гарсан байж магадгүй. Тэгээ явандаа удирдлын магадгүй нэгдүгээр тойргийн дунд үеэс ч юм уу те өөрийн тоглолтоо бас металл багтаа өөр нөлөөгөө үзүүлэх байна. Тэгээд драфтын номер 1 сонголт гэдэг нь өөрөө бас том дарамт шүү дээ тийм үү? Одоо тэр олон тамирчдаас нэгээр сонгогдсон. Тэгээд металл гээд сүүлийн 3 удирд финалтсан багт ирчлээ. Аврагуудын эсрэг тоглож байгаа гэдэг өөрөх нь байрал дээр одоо MVP байж идэг ч гэдэг юм уу гэдэг олон юм байгаа. Тэгээд яг хөө ер нь бол олон рүүки тоглогчдын хувьд иймэрхүү зүйл тохиолддог. Цөөн тоглогчд бол энэ мөчөд бэлэн байдаг. Тэгээд залуу тоглогч нь бол яг хөө зүгээр ихний зочролох гэдэгтээ санал нэг байна л да. Тэгээд оюутны лигийн тоглолтууд ч гэдэг юм уу яг энэ тоглолтуудыг нь үзэжсэн болохоор бид нар юу ч чаддгийг нь мэднэ. Одоо гол нь тэрийг 100% гаргаж
гаргах тэр мөчийг л одоо хүлээх үлдэж байна тийм ээ. За өнгөрсөн жилээс эхлээд бид дээд лигийнхэн маань аялан тоглолт хийж эхэлсэн. За дараагийн тоглолтууд бол Дархан хотод болох хуваарьтайгаа үргэлжлүүлээд тоглолтынхаа хуваарийг харъя гэж бодож байна. За Баасан гарагт багууд маань за манай телевизийн шууд дамжуулалтын багийнхан бас Дархан хотыг зорих болно. За 4 өдөр болох бах тийм. Дараасан 4 өдрийн тоглолтууд өдөрт 2 тоглолт байгаа. За амралтын өдрийн тоглолтууд бол яг 13:10-аас 15:40-с гэдэг хуваараараа явчихна. Харин ажлын өдрийн хуваарууд оройны тоглолтууд байгаа. Тэгээд 4 хоног явчаад ирээ да баяртай гэдэг. Тэгээд одоо үндсэд дээдлийг маань аялын тоглолт хийдэг болоод яг одоогоор Дархан хотын шинэ спортын ордон яг одоо стандарт шаардлагыг хангаад энэ ордонд ингээд тоглолтууд болж байна. Зөвхөн Дархан гэлтгүй одоо Сэлэнгийн үзэгчтэй боднос багаа дэмжихээр ирнэ. Тэгээд одоо хойд бүс нутгийн л хичээл дээ. Одоо хойд бүс нутгийн сахим сонирч үзэгчтэй залууч хүүхд залуучтай үед бол маш гоё боломж болж байгаа. Ирээдүйд магадгүй цаашдаа бид нар 5-10 жилийн дараахыг ярих юм бол ер нь одоо нийслэл хотын эргэн тойрон байгаа аймагуд маань өөрсдөө багуудын тоглолтоо авдаг байна шүү дээ. Энэ бол ер нь энэ спортын бизнес хөгжихийн хэрээр бид нар зах зээл ялчгүй тэлэх ёстой бүр зайлшгүй гарч ирэх шаардлага шүү дээ, тийм. Тэр ингээд сүлдээ автобус унаагаар битээлээр нисээд аялдагч болохыг үүсэхгүй шүү дээ. Монгол орн бас өргөө удам нутагтай, тийм. Одоо энэ жил ховч хонхруудгээ баг байна, тийм. Тэгэл алсын ирээд бол тэгжил харагдаж байна. Ер нь бол баг 21 аймагт маань маш олон тийм стандарт хэмжээний аренууд баригдаж байгаа юм билээ шүү дээ. Тэгээд явандаа бол гоё болох бах уу. Тэгээд магадгүй нөгөө татварын 1% буцаа олголттой холбоотойгоор ч юм уу спортын салбарт хөрөнгө оруулалт маш их нэмэгдэж байгаа. Тэрэн дундаа яг нөгөө барилга байгууламж буюу спорт аренанууд тийм. Өнгөрсөн жил металл явсан мөлөө аяллаар? Явсан. Дарханд 2 тоглолт хийсэн. Аяллаар яг баг тамирчдын үед энэ бас яаж одоо бэлтгэж ийн бас энэ бас бэлтгэл ажил нэлээд юм болж байгаа бах тийм. Бид бүхний хувьд бас л одоо шин одоо соёл ингэж бий болж байгаа. Тийм гот багууд маань өөрсдийн гэсэн автобустай болж ирж байна. Тоглогчтой айлуулах, тав тухтай байлгах тийм. Легоноор тамирчтай нисдэг тэргээр аваачих гэдэг юм уу тийм. Маш юм гоё орчин бүрдэж байгаа. Дээр нь зохион байгуулагдаж байгаа одоо Дархан хотод ч гэдэг юм уу. Тус одоо хотын эдийн засгийн хөгжлийг маш ихээр дэмжиж байна тийм. Ярих юм байхгүй тийм. Худалдаа үйлчлэгээ талаас нь зочид буудал тийм. Ресторан гэл байгууламж талаасаа маш үр өгөөжтэй л гэж харж байгаа. Тэгээд улам бүр 21 аймаг руугаа тэлээсэй л гэж бодож байна. Өнгөрсөн жил одоо нөгөө манай телевизийн баг яваад яасан туршлагаас хоолны газруудын захиалга дүүрээд тэр одоо жижиг дунд бизнес эрхлэгчтэй маань үед одоо хэдэн өдөрт бараг магадгүй 7 хоногт хийдэг орлого юугаа одоо гүйлгээ хийж ийн ачаал нь нэмэгдэж ийн тэр хэрээр одоо маш олон цаана ногоо одоо мах ингээ борлуул зардаг хүмүүсийн бизнес хүртэл тэр чинь ингээ явж штэ. Тэгээд дээрэс нь одоо такси үйлчилгээ байд юм уу те одоо тэнд байдаг бүхэл үйлчилгээ ингээд яаж нөгөө л ярьж байгаа спортын бизнес эдийн засаг тэлээл одоо экосистемээр гоё явж байгаа гэдэг юм явж байна. Тэгээд Дархан хот руу очих гэж байгаа баяртай байна. Тийм ерөөсөө нэг тийм 2 сарын өмнө л буудлын захиалга өгөхгүй бол олдохгүй. Тэгээд олон улсын худалдааны төвд явж байхад их олон тоглогчтой таарна гэдэг. Ялангуяа легоноор тоглогчтой. Нэг тиймэрхүү зүйлүүд маш олон байна ер нь. Дархны сагсан бөмбөг сонирхогчдын үед алдаж боломгүй л өдрүүд өнгөрөхөндөө тийм. Тэр даслбарууд тэгээд бүтэн зарагчиж байгаа хөө. Бараг дуусч байгаа бах. Сэлэнгийнхэн тэгтээ их аваад идэг гэсэн шүү. Тэгдэг. Дархан ч гэсэн өөртөө бодлогоор спортоо дэмждэг. Ялангуяа сагсан бөмбөг үйлгүүлж гэдэг юм уу те. Тэгээд яг ийм үе шаттайгаар өсвөр залуучууд тэгээд одоо дээдлийн багтааж гэдэг юм уу. Гадны мэрэгчлэлтэн бүр ажиллаж шүү дээ. Тий. Энэ дээр бас ийм үлгэр жишээ бас хотын төлөөлөл. Энэ дээр бас нөгөө Дархан Юнайтед арийн нэг менежмент бас арай өөр төсөнд гарч чад байгаа. Энэ менежментийн багийг бас дурдах хэрэгтэй байх. За менежментийн баг дээр ажиллаж байгаа улсууд бол бас зоргоо гэдэг одоо бидний бас их танилын төр салбарт их туршлагатай юм залуу байгаа. E-спортын бас тэмцээн уралдааныг Дархан хотод зохион байгуулад ингээд янз бүрийн одоо байнгын ер нь энэ аренаг ивенттэй байлгахаар төлөвлөөд бүр ингээд ажиллаж байгаа юм билээ. Тэгэхээр тэр ажилд нь бас энэ сагсан бөмбөгийн дээдлийг хамгийн чухал ажлуудын нэг нь болж байгаа. Тэгээд дөөгийн хэлснээр Дархан хотын удирдлагууд те одоо ер нь тэгэл хувийн хвшлийнхэн төрийнхэн ингээд бүгд хамжаад одоо хотоо энэ бас нэг гоё эдийн засгтаа болгож штэ те. За баярлалаа. Ингээд өнөөдрийнхөө Hoop Notes нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлүүлээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Tesa Group IT Zone KFC бидэнтэй хамтран ажиллалаа. Эх 7 хоногийн пүрэв гарагт илүү сонирхолтой мэдээлэлээр уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Сагсан бөмбөг бол зөвхөн тоглолт биш, харин сэтгэл хөдлөл. Тутагаа
Тоглолтын ард өрнөж буй сонирхолтой яриа, анализ, үйл явдлын дэлгэрэнгүй том. Бид зөвхөн тоглолт биш, сагсан бөмбөгийн түүхийг өгүүлнэ. Харин та дээдлийн аяллаа бидэнтэй хуваалцаж, сагсан бөмбөр өөрийгөө зэмлээрэй.